Орой өдрийн үзэгчдээ таны мэдгүй телевизээс үзэгч та бүхэн 7 хоног бүрийн мемори ардын үдэш хүрдэг хариуцлагын мэдлэг нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарын зочин Оном сангийн төлөөлөл өдрөх зөвлөлийн дарга Наранбаатар байна. Таны өдрийн мэд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр ер нь бол ярилцлагын гол утга санаа бол илэгний хепатит одоо вирус байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр ажиллаж байгаа та бүхний бас хөтөлбөрийн талаар ярилцахыг хичээж байгаа. Тэгэхээр юуны түрүүнд бас энэ Оном сангийн үйл ажиллагааг би бас сонирхож бодож байна л да. Оном сан маань болохоор яг 2008 онд байгуулагдсан Монгол улсын одоо хууль зүйн амд бүртгэлтэй төрийн бас байгууллага. Тэгээд бид Оном сан бол ерөөсөө энэ Монгол улсын хөгжил төв нэмрээ оруулъя гэсэн баруунд боловсрол эзэмшсэн залуучууд дээр нэмээд манай Ахмад үеийн төлөөллийн нэгдмэл юм байгуулга. Тэгээ гол үйл ажиллагаа бол боловсрол эрүүл мэнд хоёрт ер нь нэг тийм хүнд харагдаж гарт баригдах тийм бодтой төв нэмрээ оруулъя гэсэн ийм байгуулга. Тэгээд бид нар бол ерөнхийдөө Оном сангийн хувьд бол голцоо энэ хөгжилтэй Америкийн нэгдсэн улс мөн Европын холбооны улсуудад хөрөнгөө босгоод тэгээд энэ босгосон хөрөнгөө бол Монголын нийгмийн сайн сайхны төлөө энэ ард түмнийхээ эрүүл мэнд боловсролын салбарт одоо зориулдаг ийм байгууллага байна. Тэгээд яг бас Оном сан Америкийн нэгдсэн улсад бас бүртгэлтэй. Гэхдээ бид нар нэг зүйлийг бас энд хэлэхэд Монголд ийм асуудал төвхтэй байна, ийм тийм байна гэдээ бид нар гадагшаа гуйлгуугаад явдаг. Яг ийм эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан бодиттой ажлуудыг, бодиттой асуудлыг барьж аваад ингэж хийх л зорилготой. Тэг яг бидний одоо хийж байгаа түрүүн өөр чинь дурдсан эрүүл мэндийн хөтөлбөр үндэсний үйл ажиллагааны одоо энэ бол нэг жишээ нь. За. Тэгэхээр эрүүл хэлэг үндэсний үйл ажиллагаа гэж нэрлэдэг байгаа. Яг үндэ бас миний бодлоор бол яг энэ үндэсний хөтөлбөр болж өргөжих болов гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр яг анхны гараагаа бас та бүхэн яриач. Тэгээд ер нь бас Монголд тулгамдж байгаа өвчлөлийн нэг бол яалтчгүй илэгний вирус байгаа шүү дээ, тийм. Яг үнэн. Тийм. Яг би асуудлыг чинь яагаад шилхэд заавал энийг хийх болсон гэдэг нэрээ л да. Тэгээ бид нар одоо сүүлийн 2013 оноос ерөнхийдөө бол нийтийн өмнө гараад за ийм манайд энэ асуудал байна гэдгийг ингэж өмнө гаргаад тавьсан олон нийтэд. Энэс өмнө бол манай эрдэмтэд мэддэг байсан эрүүл мэндийн салбарынхаа мэддэг тийм ээ. За нэг эрүүл мэндийн салбарын ерөөсөө хамгийн чухал зүйл бол нас баралт байдаг. Нас баралтаа гаргаад харах юм бол жишээлхэд Монгол улс ерөнхийдөө нэг 3 төрлийн их нас баралтай өндөр нас баралтай байна. Нэгдүгээрт нь болох дээр зүрх судасны өвчин, хоёрдугаарт нь хавдар, за тэгээ гуравдугаарт нь осол гэмтэл. За зүрх судасны өвчинд жишээлхэд тархины цус харуулт бол одоо ихэнх хувь эзэлдэг. Хавдар дотор бол элэний хавдар бараг 70% эзэлж байгаа. За тэгээд элэний хавдар дээр зүгээр ингээд тогтоод ярихад ойролцоогоор 2012 онд гаргасан тоо баримтаар бол жишээлхэд манай дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгөөд дэлхийн хэмжээнд гаргасан тоо баримтаар бол элэний хорт хавдраар жилд нэг 1600 орчим хүн нас орж байгаа. Зэний хорт хавдраар. Дээр нь нэмээд элэгч бас нэг хатуур гэж байгаа шүү дээ. Цирроз гэж бид монголчуудын нэр зайс. Энүүгээр нэг бидний багцаа тоовол энэ Монгол улсын нэгэ тоолдгүй байж байгаа. Өнгөрсөн жилээс одоо тоог нь гаргаж ирсэн нэг 2600 1000 орчим хүн нас ордог гэдэг ингээ 2600. Тэгэхээр 2600 хүн гэдэг чинь өдөрт 360 жилд 360 донор гэх юм бол өдрийн нэг 7 хүн нас ороод байна даа элэний өвчлөлөөр. За энэ элэний өвчлөлийн одоо хамгийн том шалтгаан бол одоо 90 орчим хувийг бүрдүүлж байгаа нь элэний вирус байна. А, Б, С, Д, Е гэх 5 төрлийн вирус байна. Энээс яг одоо архагшдаг, архагшна гэдэг маань болох дээр зэрэг байнгын вирустэй байгаа юм гэсэн. Тэр Б, С, Д гэдэг энэ 3 төрлийн вирус байна. За тэгээ энэнийг ингээ 2600 айлын элэг бүтэн амьдрал энэс болоод сүйдэд нь шүү дээ. Тийм болох тэр энэ дээр ямар нэгэн байдлаар юм хийх хэрэгтэй маа гэд. Тэгээ эндээс явахдаа бид нар зүгээр нэг өглөө босоод за энэ юусоо их чухал асуудал юм байна энийг хий гэж хийдэг бол байхгүй юу. Одоо жишээлбэл би зөвхөн одоо манай гэр бүлийн тухай аваад үзэхэд л манай нэг нах зах маань 51-тэй дэлхийн хавдранаас орж исэн. Бас их өндөр боловсралтай нэг нах зах маань Монголын бас энэ хүнсний салбарын бол том эрдэмтэн хүн байсан. 57 настай одоо дэлхийн хавдранаас орсон. Одоо аав ээж маань хуйлаа C вирусын алдартай байсан. Ээж маань бол эрүүл мэндийн Монголын эрүүл мэндийн салбарт одоо насаараа ажилласан сүүлэгч хүн байдаг. Одоо ч гэсэн C вирусын алдартай байж. Аав маань C вирусын алдартай одоо 40-50 оны хүмүүс бүгдөө л тийм байдаг шүү дээ. Тийм хэд хэд удаа шаарлж исэн. Ингээд бид нар имчилгээг хөөцөлдөж яваад манай нөхрийн аавын одоо шинжилгээний хариу нэлээд муухан гараад одоо 2011 онд би тэр Америкийн Argonne National Laboratory гэдэг үндэсний лаборатори гэдэг тэнд профессор хийж байхдаа имчилгээнд оруулаад
тэгээд одоо энэ Soposbury-ийн өмнөх шатны имчилгээ хийлгэсэн. Telepervir Ribavirin PEG interferon гэдэг. Тэгээд имчилгээ хийгээд C вирус устгуулж чадсан. Тэгээд энэ бол жишээлбэл 2012 онд болж байгаа. Тэгээд энэ бүгдийг энэ ерөөсөө бидний амьдралын туршлага хийж байгаа бүх зүйл нэгдээд юу хийсэн бэхээр энэ дээр хүн ардаа хэрэгтэй юм бид нар үнэхээр тийм мэдлэг чадвартай юм бол тийм ээ. Үнэхээр л би одоо өөрийнхөө хэлж байгаа шигээ тийм том профессор юм хийж исэн болвол хүний хадлуу юм хийх хэрэгтэй. Тийм учраас ерөнхийдөө энэ ажлын эхлэл нь тэгж тавигдсан байна. Тэгээд судалгаа шинжилгээр 2012 онд судалгаа шинжилгээр ажил нь эхэлсэн. Тэгээд тархалтын судалгааг нь 2013 онд хийж дуусгаад за тархалтын судалгаа гэдэг нь болохоор ерөнхийдөө хэдэн хүн Б вирусын халдвартай байгаа, хэдэн хүн С вирусын халдвартай байгаа багцаагаар ойлгомжтой тийм ээ. Тэгээд хэдэн хүн тэр Б вирустэй хэрнээ Дельта вирустэй хам халдвартай байгаа энийг нь тодорхойлоод тогтоогоод тэгээд энэ дээр үндэслээд эрүүл элэг одоо хөтөлбөр гэдгээ бид нар боловсруулад ингэж гаргаж ирээд сая яг 6 сарын 22-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газар эрүүл мэндийн спортын яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар төвчин судлалын үндэсний төв ингээд манайх бүгдөө хамтраад эрүүл элэг үндэсний үйл ажиллагаа гэдгээ зарлаад хэрэгжүүлээд явж байна. Одоо тэгээд засгийн газраараа их хурлаараа оруулаад эрүүл элэг үндэсний хөтөлбөр болгоод тийм одоо тэгээд цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй тийм ээ. Энэ зүйлээр одоо аливаа нэг өвчлөлийн хувьд бол их үүсвэр одоо өвчлөлийг одоо эхлүүлж байгаа тэр асуудлууд байж байгаа. Тэгэхээр Монгол элэгний вирус гэдэг бол тэртээ тэргүү тархацсан маш их хэмжээнд одоо тархацсан байна. Тэгэхээр яг юунаас шалтгаалаад? Энийг бол яг бас эрдэмтэд маань судалгаа хийгээд оюун сүрэн гэдэг биологийн хүрээлэнгийн Монгол Улсын шинжилгээний академийн гишүүн ийм эрдэмтэн хүн бий л дээ. Оюун сүрэн академи шиг хийсэн судалгаа байгаа. Энэ юугаар яагаад тогтоочд болдгоо гэхээр зэрэг жишээлбэл C вирус дээр аваад ярил л да. C вирус дээр генийх нь одоо нөгөө бүтцийн тодорхойлоод дарааллын тодорхойлцоход тэгээд тэрнээс нь гаргаад за ийм ухшилтай байна гэдгийг тодорхойлж болдог. Тэгээд оюун сүрэн академийн судалгаагаар бол юу харагддаг гэхээр зэрэг энэ нэг бол Японы эрдэмтэнтэй хамтарч хийсэн судалгаагаар юу харагдж байна гэхээр зэрэг 1950-60 оны үед одоо нэг улаан тарааны үед анх тэр үчин дэлхийн ус мэддэггүй л шүү дээ. Одоо ийм вирус байдсан байна гэж. Анх C вирусын тархалт бол тэгж эхэлсэн юм байна гэдгийг ингээд гараад ирсэн. Тэгээ яг хөө тэр үед улаан тарааны үед бид нар яасан байна вэ? Нэг юм эмчлээд тариураар тэр чинь тийм ээ. C вирус шинжилгээт 89 онд ийм вирус байдсан байна гэж нэгдсэн вирус шүү дээ. 89 онд. Одоо 25 жилийн өмнө л болж байгаа зүйл тийм. Тэгэхээр чин зэрэг тэр үед бол жишээлхэд манай эрүүл мэндийн салбарыг буруутгах боломжгүй байгаа. Яг өвчтөд зэрэг дэлхийд тэрээр мэддэггүй байсан. Одоо Египт гэхэд 6 сая орчим хүн C вирусын халдвартай. Тэд нар тэр халуун орны өвчин байдаг. Тэрнийг бактерийн гаралтай бас тариагаар эмчилэл C вирусын тархалтнаас ихсэж гисэн. Тэгэхээр Монголд бол ерөөсөө Монгол улсад бол энэ элэгний вирусын тархалт бол ерөөсөө тийм л үндсэн юутай байгаа. Тэгээ яг нэг олон дахин хэрэгэлдэг шприцтэй байлаа тийм ээ. Ингээл олон төрлийн юмнаас одоо ч гэсэн бид нар жишээлбэл шүдний эмнэлгүүдээс авч байна. Янз бүрийн апрес хийлгээд авч байна тийм ээ. Эмэгтэйчүүдийн дунд жишээлбэл C вирусын халдвар өндөр байдаг. Яг тэгэхээр төрхтэй авчдаг тийм ээ. Ингээд цусаар дамжиж халтдаг учраас ерөөсөө л эмнэлгийн ямар нэгэн үйлчлэг одоо жишээлхэд залуучууд бол шивээс хийлгэж шивээсээс их авч байна. Шүдний эмнэлэг бол одоо маш асар өндөр одоо тархалт одоо их суурь болоод байгаа. Тэгэхээр одоо ер нь яг энэ эрүүл элэг үндэсний хөтөлбөр болж өргөжчихийг та бүхэн хараад зорж байна. Тэгэхээр гол хийх ажлуудаа бас нэг шатараатаагаар товчхон тавсан яриа. За тэгье. Эрүүл элэг хөтөлбөр маань одоо эрүүл элэг үндэсний үйл ажиллагаа маань бол одоо үндэсний хөтөлбөр болгоод ингээд өргөжин гэж бид нар зорж байна уу тарж байна тий. Тэгэгч болно. Тэр бол ерөөсөө тодорхой зүйл. Манайд ерөнхий элэгч, их хурлын дарга, ерөнхий сайд, эрүүл мэндийн яамны сайд ингээд бүгдөө дэмжиж улсын их хурлын гишүүд маань тийм ээ. Тэгэхээр энийг бол бид нар нийгмээрээ шийднэ. За ерөнхийдөө цогцоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Цогцоор хэрэгжүүлэхийн тулд бид нар яах ёстой? Урчин сэргээлтийн дэд хөтөлбөр гэж байх ёстой. Урчин сэргээлт бол одоо халдваргүй нэг Монгол улсын хэмжээнд 80 орчим хүн халдваргүй байна. Тэр хүмүүсээ бид нар халдваргүй байлгах ингээд урчин сэргийлэх. За энэ хоёрдугаарт нь болох дээр зэрэг эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр гэж байна. Энэ бол яг та халдвар авсан улсуудыг бол бид нар эрт илрүүлээд эрт имчилгээнд хамруулах нь одоо хамгийн чухал. Халдвартай гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд хэцүү шүү дээ. За тэгээд 3 дугаарт нь болох дээр энд ямар зүйл авах вэ? Нөгөө халдвар авсан хүмүүс имчилэх хэрэгтэй. Имчилгээний дэд хөтөлбөр. Ингээ 3 дэд хөтөлбөртэй хажуугаар нь бид нар ямар зүйл байна вэ гэхээр ийм бүх зүйл шинжилгээ ухааны үндэстэй судалгаа шинжилгээнд л үндэслэгдсэн байх хэрэгтэй. Тийм учраас эрдэм шинжилгээ судалгааны
одоо тийм програмтай байх хэрэгтэй ажилтнууд. За ингээд ийм ерөнхийдөө дөрвөн бүтцтэй тэгээд ингээд цогц байдлаар хэрэгжээд зорилго бол нэгэн том зорилго тавьж байгаа. 2020 он гэхэд хепатитин C вирусыг устгах буюу одоо устгах нэгтэр хүмүүс их энэ байгаль дээр байж байгааг устгах чинь гэж юу гэдэг ингэж ярьдаг. Буюу одоо англиар бол elimination гэж хэлж байгаа юм. За монгол хэлэнд бол устгах гэж орчуулагдана. Бас яг ингээд арай нэг жоохон зөөлрүүлэл орчуулах юм бол халдварын тархалтыг таслан зогсоох гэж. Энэ дээр би нэг зүйлийг нэмээд хэлчихэд 2030 он гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хепатитин C вирусыг дэлхийд даяар устгах гэж eradication гэж амбар байхгүй болгоно гэж. Ийм зорилго тавьдсан стратегид оруулсан байж байгаа. Тэгэхээр Монгол улс чинь харьцангуй цөөн хүн амтай ийм улс учраас бид нар бол C вирусээ одоо устгах боломжтой гэж бид нар харж байгаа. За тэгээд энэ зорилтыг тавина. За тэгээд гол вирусөө явж за яг C вирус устгах болт юм байж. Гэхдээ энэс гарах одоо гол юу одоо үр дүн юу юм? Гол үр дүн нь бол энэ илгэний хорт хавдар хатуурлын нас оролтыг 50% бууруулах. Одоо бид нар 1600 хүн жилд нас ороод байвал тэнийг 800 болгох зорилготой хийж байгаа байхгүй. Тийм л одоо зорилготой ийм зүйл хийгдэнэ л гэж зорж байна. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг энэ асуудалд анхаарал хандуулаад та бүхний одоо хөтөлбөр болно гэж харж байгаа нь эрүүл мэдлэг тэгээ үндэсний сургалттай ямар байдлаар уялдаж холбоотой ажиллаад байгаа юм бэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө бол бид нар Монгол улс энэ чиглэлээр дэлхийн анхаарлын төвд байна. Сая жишээлбэл дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч ирлээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол жишээлбэл төлөөлөгчдөө одоо баг 3 сарда нэг удаа явуулж байгаа даа. Манай бүсээс бол байнга ирж байгаа. Манай үндэсний стратегийг боловсруулахад халдвар төвчийн судлалын үндэсний төв дээр ирж ажиллаад стратеги боловсрууллаа. Яам маань бас тодорхой чиглэлийн юмнуудаа их сайн хийж байна. Ингээд бид нар бол бас зөвхөн монголчууд энийг бас дангаараа шийдэж чадахгүй. Дэлхийдээ бид нар хамтарч шийднэ. Монголчууд дотроо бид нар нийгмээрээ нэгдэж байж энийг шийднэ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага за тэр Америкийн нөгөө хялдартай CDC гэж Center for Disease Control гэж энэ халдвар төвчнийг одоо хяналтын топ дэлхийн том байгууллага байгаа юм тийм ээ. Энэ байгууллагууд биднэрт туслая, дэмжиж энэ чиглэлийн бүр тодорхой зүйлүүдийг хүртэл хийж байна. Одоо жишээлбэл 2000 энэ эх 9 сарын 14 15-нд Америкийн нэгдсэн улс Монгол улсын хамтарсан вирус хепатит илгэний анхдагч өмнө сэдвтэй олон улсын эрдэмтдийн хурал болох гэж байна тийм ээ. Энэ дээр жишээлхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн CDC тэгээд одоо Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн том институтууд бүгд эрдэмтдээр оролцох гэж байна. Энэ юу харуулж байна вэ гэхээр Монгол улсад бол боломж байна. Дээр нь нэмээд дэлхийн анхаарлын дунд бид нар байна. Тэгээд бид нар өөрснөө одоо зохион байгуулалтаа сайн хийгээ сайн ажиллаж чадах юм бол бид нар бол энэ өвчлөөсөө салчих бүрэн боломжтой гэдэг энэ дээр харагдаж байна. Тэгэхээр та бас нэг тоон судалгаануудыг нэг сайхан яриач. Ер нь тоон судалгаануудыг ер нь хичнээн хүн өвчлөөд байгаа юм бэ те. Ер нь хүний нас баралт ямар хуу байна. Эргээд имжлэгдэж байгаа хүмүүс нь хичнээн байна. Тэгээд одоо үүнээс гадна хөрөнгө оруулалт, хөрөнгө зарцуулалтыг та бас нэг товчхон. Тэгээ. За тэгээ. Энэ их чухал асуудал та. Өөрийн чинь тавьж байгаа энэ асуудал бол яг гэвэл бид нар ерөөсөө зүгээр нэг тийм ингээд зарим тохиолдолд биднэрт монголчууд бидний ерөөсөө яг магадгүй хөгжиж байгаа орнуудын дотоод л байдаг баг. Асуудлыг их том байдлаар нь шийднэгээд ингээд том системийн хувьд нь ярьсаар угаад цаг нь дуусаад тэгээ юу ч хийдгүй өнгөрчдөг нэг юм байна. Тэгэхээр бид нар бол ерөөсөө ганц гол тавьж байгаа зорилго болох тийм яг тодорхой зүйл. Одоо жишээлхэд илгэний өвчл бол тодорхой зүйл. Тэдэн хүн нас ордог нь тодорхой. Одоо би сая хэллээ ш 2012 он жишээлхэд 1600 хүн илгэний авдраа нас орсон гэдэг манай юу гэж. Тэгэхээр энийг бид нар яагаад судалгаагаар хэлсэн бэхтэй зэрэг за одоо Монгол улсын хэмжээнд хэдэн хүн B вирус алдартай, хэдэн хүн C вирус алдартай. За энэ ингээд тогтоогоо судалгаагаар гаргаад ирэхээр өмнө манай эрдэмтдийн хийсэн их олон ажлууд бий. Ингээд гаргаад ирэхдээ ерөнхийдөө бол ойролцоогоор Монгол насанд хүрэгчдийн дунд одоо 20 дэш настай улсуудын дунд нэг 200 орчим мянган хүн хепатитин B вирус алдартай. 200 орчим мянган хүн тий. За хепатитин C вирусын хувьд бол ойролцоогоор нэг бас дахиад нэг 200 орчим мянга. Гэхдээ энэ бол нөгөө насныхаа ангиллаас хамаарат өөр байдаг. Жишээлбэл 40-с дээш насныханд
тархалт нь бол маш их 30 40 зарим тохиолдолд 50%. Хоёр хүний нэг нь 40-с дээш настай. 40-с доош бага болох дээр зэрэг 40-с доош 20 хооронд болох дээр зэрэг арай цөөрөд ирдэг тийм ээ. За энэ бас юутай холбоотой вөхтөр өмнө авчихсан байна тийм ээ. Бас зарим тохиолдолд хүн 40 хүрээд одоо эрүүл мэндийн системээр хүүлчлүүлээд халдварах магадлал нэгсээд байгаа байхгүй тариа хийлгэж гин тийм ээ ингээд ийм зүйл. За тэгэхээр ерөнхий багцаатойгоор бол одоо бид нар эрүүл мэндийн яамтайгаа халдвар төвчний судлалын үндэснийхээ төвтэй хамтраад гаргасан тоо бол за Монгол улсад нэг 150 мянган хүнийг C вирусын эмчилгээнд хамруулад ингэчих юм бол жишээлбэл ер нь бол нэг 5 жил 6 жилийн хугацаанд 2020 он гэхэд энэ хепатитын C вирусын халдварын тархалтыг тасан зогсоогч боломжтой гэж. За тэгэхээр хөрөнгө оруулалтын хувьд. За хөрөнгө оруулалтын хувьд бол ийм байна. За нөгөө сая эрүүл мэндийн яам шилэг дам сайд маань эрүүл мэндийн яам маш сайн ажиллаад эмүүдийн бүртгэлийг хурдан хийчлээ тийм ээ. Энийхээ юуны нөгөө бүртгэгч урам энтрээ өөрчлөөд маш сайхан зүйлүүд болсон. За тэгээд энэ дээр одоо хамгийн сүүлд орж ирж байгаа жишээлх нөгөө харвоны гэдэг юм байна. За харвоны эмчилгээ бол нэг $1200 гэдэг ингээд 3 сарын эмчилгээ сарын 403 1200 гэчлээ. За дээр нь одоо жишээлхэд одоо зүгээр багцаагаар тооцох юм бол шүү дээ. Нэг ойролцоогоор нэг $200 орчим юу хий $60 жишээлбэл дэлхийн төв дээр хепатитын B, C вирусыг тоолж ин тоон шинжилгээ. Тэр бол эмчилгээ хийхэд заашгүй шаардлагатай. Нэг 2 юм уу 3 удаа хийхэд 2 удаа хийх хэрэгтэй хамгийн бага да. За тэгэхээр зэрэг тэр чинь бол $120 орчим. Манай бус тэмдгүүд арай үнэтэй хийж байгаа. Гэхдээ би арай нэг хямдханаар нь тооцож байна тийм ээ бууруулна гэсэн утгаараа. За тэгэхээр нэг 1200 дээр нь 120 1320. За ингээд нөгөө цусны ерөнхий ингээд шинжилгээ ингээд нэг жижиг сажиг юм шинжилгээнүүд нэмээ. За яг хөө тэрний $80-ыг тооцсон тийм. За $1400 болох нь шүү дээ. Тийм ээ. Одоо өнөөгийн ханшаар. За тэгэх юм бол ойролцоогоор бидний 150 мянган хүнд хийхтэй зэрэг тэр чинь нэг 200 гаруй тэрбум төгрөгийн болох нэ 5 жилийн хугацаанд. За тэрнийгээ бид нар 5-6 жилдээ хуваагаад тооцчих юм бол ойролцоогоор бидний юу хин жилд нэг 20 орчим тэрбум төгрөг зархад бид нар бол энэ асуудлыг шийдэх боломжтой байгаа. $10 сая багхгүй юу? Одоо манай эрүүл мэндийн даатгалд жишээлхэд имжээлэхэд нэг 200 орчим тэрбум төгрөгөөр $100 сая цуглаж байгаа байхгүй юу? $100 сая. $100 сая гэдэг чинь тэрний нэг 10% илгэнийхээ өвчлөлд зарцуулахад бид нар нас баралтаа 50% бууруулах боломжтой. Энэ дээр би нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй. Өнөөгийн энэ эмнүүдийн үн жишээлхэд энэгээр байгаад байхгүй. Энэ бол буурна. Жишээлбэл софосбуур шүү дээ. Одоо нөгөө хармоник чинь гол юм нь софосбуур шүү дээ. Софосбуур ледипсвэр гэдэг. Софосбуурын чинь жишээлбэл манай эрүүл мэндийн яам юу гэсэн $300 бид сарынх нь ингээ 3 сарын эмчилгээ 900 гэжсэн тийм ээ. Тэгээд дээр нь яг өөр нэмэлт эмчилгээтэй учраас тэр чинь арай илүү үнэтэй болчихсон. Тэрний жишээлбэл ерөнхий нэршлийн эмийн үн одоо дэлхийн зах зээл дээр $200 бага болчихсон байж байна. $200 бага. Тэгэхээр хармонигийн эм одоо ерөнхий нэршлийн эм нь эх оны ихээр ихэд гараад ирсэн. Тэгэл үнэн буурна. Тэгэхээр бид нар бол одоогийнхан байгаа үнээр тооцоод учруу хүмүүс гаргаж энэ ч ерөөсө бодохгүй маань гэж ерөөсө бодож болохгүй. Тэгэхээр бас төсөөлөх нь шүү дээ ирээдүйд. Ирээдүйд төсөөлж болно. Одоо жишээлхэд юу хөөхтэр миний одоо эрдэмтэн хүний хувьд гаргаж байгаа дүгнэлт бол ойролцоо юу хөөхтэр зэрэг бид нар магадгүй нэг одоо 2 жилийн дараа гэхэд нэг хүнийг $500-600 дэмжлэгт хоёрж ярих боломжтой болчихж байгаа байхгүй. За тэгэхээр зэрэг ер нь бол бидний хувьд боломжтой. Өнөөдрийнхөө юунд зориулаад бид нар тодорхой төсөв мөнгөө эрүүл мэндийн даатгал дээр тавиад бас улс энэ дээр нэг төсвөөс өгч байна уу хаанаас байна уу тийм ээ нэг тодорхой хэмжээний санхүүжилт тавиад ингээд ажиллаад явж явах юм бол бид нарт бас асрах боломж байгаа. Тэгэхээр хоёулаас нэвтрүүлгийн өмнө ярьж байхдаа би таны яриан дундаас нэг зүйлийг бас ажигласан. Энэ юу вэ гэхээр энэ гадагшаа гарч байгаа мэс заслын төлбөр мөнгөний хувьд бол маш их мөнгөний урсгал яваад байна. Яг үнэ. Эргээд энэ дотроо эмчлэх боломжийг нь бүрдүүлэх юм бол гадагшаа явж байгаа мөнгөний урсгалыг зогсоох боломж байгаа юм. Яг үнэ. Яг үнэ. Одоо зөвхөн юун дээр тооцоод үзэлтэй бид нэр илэг шилжүүлэн суулгах дээр. Илэг шилжүүлэн суулгахад хамгийн хямдхандаа $40,000 хийж байгаа энэ тэгт. За тэр бол нэлээд одоо их юу муутай одоо баталгаа муутай буруу хүмүүстэй хийдэг энэ төр гэдэг ингээд манай одоо эмч мэрэгчлэнүүд бол сайн мэдж байгаа. За 40 сая төгрөг гэдэг чинь ойролцоогоор хүний $40,000 гэдэг чинь нэг 80 орчим сая төгрөг гэсэн тийм ээ. Дээр нь чинь зөвхөн шинжилгээнд өгөх юунд авах мөнгө шүү дээ. Одоо нөгөө шилэг шилжүүлэн суулгахтаа төлбөр нь дээр нь нэмээд тэр чинь замын зардал ингээд бүх зүйлээ ингээд тооцох юм бол за хамгийн багадаа $100 сая төгрөг нэг хүний хамгийн хямдаар тэрний жишээлхэд бид нар тэрнийг одоо энэ одоо өнгөрсөн оны эхний 6 сарын байдлаар 40 орчим хүн хийлгэсэн. Бид нар энэ дээр эдийн засгийн судалгааг хийгээд үзэхэд биднэрт
хамгийн багадаа жилд илгэний эмчилгээ хийлгэж байгаа ингээд энэ хүмүүсийн шууд зардлан шүү дээ. 20 орчим тэрбум төгрөг гарч байгаа. Улсаас 20 орчим тэрбум төгрөг. Энэ бол зөвхөн очоо шимжгээний өгж байгаа мөнгө энэ. Нас уралтай тооцоод үзэх хэрэгтэй байхгүй бас энэ дэр нэмээд. Яг дүүхтэй зэрэг хүн эрт нас орж байна гэдэг чинь одоо юу гэдэг Монгол эрэгтэйчүүдийн нас дундад нас 64 шүү дээ. Б-вирусын тархалт Монгол эрэгтэйчүүд дундад хамгийн их. Тэгээд 64 хүрээд хөрөхгүй нас орчод байна гэдэг чинь тэр хүн одоо манай тэр наг зах 51-тэй нас орчин гэдэг чинь тэр хүний 15 жил, 20 жилийн, 30 жилийн хөдөлмөрийн үр дүнч чинь манай эдийн засгаас алдагч гэсэн үг шүү дээ. Ингээд тооцох юм бол бид нар ойролцоогоор жилдээ 300 орчим тэрбум төгрөг алдаад байгаа. Энэ өвчлөөс болоод. Энийг бол бид нар судалгааг нэг гаргаад ирчихсэн. Тэгтэр зэрэг эдийн засгийн хувьд бол бид нар нэг жилд нэг 20 тэрбум төгрөг зараад магадгүй бид нар 200 тэрбум төгрөгийн одоо эдийн засгт үржихтэй байгаа байхгүй юу? Тэгтээ зэрэг энэ дээр бол бид нар ерөөсөө эдийн засгаач бодсон, хүн амынхаа эрүүл мэндэгч бодсон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах бол зайлшгүй шаардлагатай. Зайлшгүй шаардлага. Тэгэхээр илэгний одоо вирус, илэгний өвчлөлийг монголчууд дийлэнх нь юу гэж төсөөлж байгаа гэхээр арх, өөх тос гэж. Яг үнэ. Тэгэхээр та энийг жоохон задлаад яриач. Энэ хоёроос өөр бас шалтгаануудаар энэ өвчлөл үүсээд байна шүү дээ, тийм. Яг үнэ. Бид нар энэ асуудал дээр яг өөрийн чинь сая тавьж байгаа асуудал дээр сая судалгаа хийж үзсэн юм л да. Одоо хийж байгаа бүх зүйл маань ямар нэгэн байдлаар судалгаагаар хэмжигддэг, үр дүнгийг хардаг байх хэрэгтэй байна. Тэгжээж л энэ ажил амжилтанд хүрнэ. Тийм болох төр зэрэг бид нар сая ямар судалгаа хийж үзэх төр зэрэг нэг 3 орчим мянган хүний дунд энэ одоо илгэний өвчлөлийн шалтгааны талаар ард түмний дунд мэдээлэл ямар байгаа юм бэ гэж судлаа. За тэгсэн чинь ямар судалгааны үр дүн гарч ирсэн гэхээр зэрэг Монгол хүмүүсийн 15 орчим хувь нь тодорхой хэмжээний мэдлэгтэй байна. 15 орчим хувь нь бол ерөөсөө шал буруу мэдлэгтэй байна. Их худлаа мэдлэгтэй. 70% нь бол ерөөсөө юу ч мэддэг юм. Тэгээд сая жишээлхэд бид нар энэчнээс юу харагдж байна вэ гэхээр зэрэг бид нар хэдийн их өвчлөлтөй байгаа ч гэсэн уул нь бол бидний тооцож ирсэн нь бол арай гайгүй мэдлэгтэй байх гэж харсан маш бага байгаа байхгүй. Тэгээд ингээ хүмүүсээс юу харагдж байна вэ гэхээр зэрэг ерөөсөө илгэний өвчлөлгээ бодохоор арх боддог, дээр нөөхтэй мах боддог. Яг өөрөө чинь хэлж байгаа. Энэ хоёрыг бодоод өөрөө одоо ягаад үндсэн шалтгаан бол ерөөсөө энэ вирусын халдвар байгаа байхгүй. Вирусын халдвар чинь энэ өвчлөлийн нэг 90 орчим хувийг арх бол мэдээж хэрэг хурцсах нь. Вирустэй хүн одоо юу гэдэг БД юм уу С вирусын халдвартай хүн арх уугаад авах юм бол илгэнийх нь одоо эсүүд нь хурдан үхэл одоо ерөөхдөө өвчлөлт хурдан хүргэнэ. Гэхдээ өдөр болгон арх уугаад одоо өвгөнтөл очиг бол тийм ээ өдөр болгон арх уугаад ингээд архаг архиталтаар суулгаад нас урж байгаа хүмүүс бол нэг нас урж байгаа хүмүүсийн 10% гэж бид нар судалгаанаас гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо ард түмэнд мэдээлэл өгөх энэ вирусын халдвар гэдэг чинь яг одоо энэ жишээлхэд бид нар жижигхэн хэмжээний видео бэлдэж байгаа л да. Вирусын халдвар гэдэг чинь илгэний хорт хавдар хатуурлын чинь үндсэн шалтгаан юм байна гэдгийг ард түмэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. За дээр нь мэдээж хэрэг нэмээд эмийн буруу хэрэглэгээ, за бас орчны нөлөө энэ төрлийн зөндөө зүйлүүд бий. Гэхдээ энэ вирусын халдвар илгэний БЦД вирусын халдвар гэдэг чинь том хүчин зүйл шүү. Одоо 90% шүү гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй байна. Тийм бол тэгэхээр таны яриан дундаас та хэд дахиж бас давтаж хэллээ. Мэдээлэл тутам уу байна. Тэгэхээр илгэний энэ вирус, гепатитын энэ вирус, илгэний өвчлөлтөй холбоотойгоор миний сонссноор бол маш олон эрдэмтэд энийгээр эрдэмийн зэрэг хамгаалсан байж байгаа. Монголд бараг хамгийн их эрдэмийн зэрэг хамгаалсан төрөл бол бараг илгэний өвчлөл байж таардаг гэж байгаа. Тэгэхээр тэр докторууд, тэр эрдэмтдийн хийгээд байгаа тэр судалгаа, шинжилгээ, тэр бүхнийг одоо ард түмэндээ түгээж, ард түмэндээ ойлгуулах ажил нь тутамг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ соён гэгэрүүлэх, өрсөлдөн сэргийлэх ажлууд тутамг байгаа гэдэг. Үнэн. Тэр бол ерөөсөө яахаргүй үнэн зүйл байгаа юм. Гэхдээ бас энэ дээр бас би нэг зүйлийг хэлэх хэрэгтэй л дээ. Монголын эрүүл мэндийн систем бас тодорхой зүйлүүдийг хийсэн, тодорхой амжилттай. Одоо Нямдава ахтэмч эрүүл мэндийн сайд байхдаа 91 онд тун хэцүү шүү дээ. Энэ хүүхдүүдийн дунд хепатитын Б вирусын эсрэг вакцинжуулалтыг одоо орон даяар хийж эхэлсэн. Энэ бол маш том ажил. Монгол баг одоо эхний нэг улсуудын одоо нэг нь болсон. Энэ дээр 88 онд жишээлхэд улс төрийн товчоогоор ингээд үндэсний хөтөлбөр боловсруулаад тэр нь одоо бид нар маш
тэрний хүрээнд энэ ажлууд хийгдээд ингээд явсан зүйлүүд бий. Өөрөөр хэлбэл бол маш үнэн. Монголын олон эрүүл мэндийн салбарын олон тэргүүлэх эрдэмтэд энэ илгэний чиглэлээр яг төхөрийн бод бодолтой холбоотой байна. Бод бодол дээр нас баралт их болох тэр чиглэлийн судалгаа их хэрэгтэй болдог хийгддэг. Тэргүүлж болоод бас манайд бол хийгдсэн судалгааны ажлууд нэлээд их байна. Бид нар юу болж байгааг мэдэж байна. Хамгийн гол нь энэ юу болж байгаа, яаж хийж байгаа мэдээд төрийнхөө бодлого тусгаад ингээд ардталт нь тодорхой хүмүүс үнэхээр араас нь зүтгээд ингээд ажиллах хэрэгтэй байна. За тэгэхээр яг хуу энэ одоо бол нийгэмд бий болчихлоо. Одоо бол ямар ч үгүйсэн асуудал хүүхдэд байна гэдгийг улс төрийнхөө бүхэл төвшөнд улс юунуудаа хийгээд ингээд мэдэж байна. Одоо бол бид нар ингээд нэгдэж нэгтээд хамтраад одоо энэнийг бодит ажиллаа газар дээр байгаа юм сайн хэрэгжүүлэх. Тэгээ хяналттай, шинжилгээтэй, үнэлгээтэй тийм ээ. Одоо жишээлбэл 100 хүн эмчлэхэд бид нар зүгээр л 100 хүн эмчлээд явуулчихад хэдэн эмчлэгдсэн хэдэн эмчлэгдээгүй мэдэхгүй бол одоо ямар ч хэрэггүй байхгүй. Ямар ч хэрэггүй. Тэгэхдээ тэрний оронд бид нар 100 хүн эмчлээ. За 100 хүний маань 98 хүн эмчлэгдсэн байна. 2 хүн энэ шалтгаанаас болж эмчлэгдээгүй байна. Энийгээ гаргаад ирвэл бид нар энэ судалгааны үр дүн маань дэлхийд хэрэгтэй. Монгол улсад бас хэрэгтэй. Ийм баг. Монгол илгэний одоо вирус илгэний өвчлөл бол их байна. Тэгэхээр хоёулаа одоо олон улстай харьцуулж яриад өгөхөө. Тэгэхээр да ялангуяа өндөр хөгжилтэй барууны орнуудыг яриад явах. Зүүн өмнөд Аз. Одоо яг Азийн бүс нутагтай ер нь Монголыг харьцуулъя л да. Ер нь ямар хэмжээнд байгаа юм бэ? Ерөнхийдөө бол энэ Аз номхон талын бүсийн орнууд маань бол энэ хепатитын өвчл хамгийн өндөртэй. Дэлхийн дээр байж байгаа хепатитын вирусын халдвартай одоо 400 сая хүн байна. 400 сая хүний хагас нь манай энэ Аз номхон талын бүсд байгаа. Хятад жишээлбэл Будапешт хятадаар дуусад хепатитын Б вирусын халдвартай ойролцоогоор 90 гаруй сая хүн байна. Тийм. 90 сая гэж байна шүү дээ. Одоо жишээлбэл зүгээр дэлхийн одоо Египтэд харьцуулаад үзэх жишээлхэд юм байгаа байхгүй. Египтэд хепатитын С вирусын халдвартай тийш нэг 6 орчим сая хүн байна. 6 орчим сая. Тэгэхээр манай асуудал бол нас баралт энэ нөгөө яг нэгд хүнд оногдох юугаараа масар өндөр манайх чинь дэлхийн дунджаас 8 дахин их илгэний халдрын нас баралтай шүү дээ. Гэхдээ бид нар хүн цөөтэй учраас хүн амдаа хуваах дээр зөв айгүй хүндэр гарчдаг. Яг абсолют тоог юм тийм ээ одоо яг тэдний хүн бишэлгээ би түрүү хэллээш 150 мянган хүнийг бид нар жишээлхэд хепатитын С вирусын халдвартай хүмүүсийг эмчлээд эдгээчихэд бид нар халдварын тасрал тархалтын тасрын зогсоор бид нар голомтын байхгүй болгочих واخ. Тийм. Дахиад нөгөө С вирустэй одоо юу гэдгийг сувлагч хүн, эмч хүн хүнд үйлчилж байгаад хүнд халдвар өгчих магадлал их байна шүү дээ. Тэрний жишээлбэл эмчлэг гэдгийг тэр хүн халдвараа тарахгүй болчихно тийм ээ. Тэгэхээр ийм боломж байгаа байхгүй. Тэгээд яг Аз номхон талын бүсийн хувьд бол энэ хепатитын вирусын халдвар бол үнэхээр том асуудал. Том асуудал. Тэгээд тийм ч учраас их том анхаарал тавьж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага жишээлгээд энэ зөвхөн бүсийн одоо стратегийг гаргаж байна. Улс орныхоо стратегиудыг бүдүүр нь гаргаад нийлүүлээ бүсийх гэж гаргаад одоо тэгээд дэлхийн хэмжээний болгоод одоо нөгөө тогтвортой хөгжлийн зорилтуудад орж байгаа. Манай улс бас энэ дээр одоо элбүдэр ерөнхийлөгч маань жишээлхэд энэ чиглэл дээр манлайлал үзүүлээд Монгол улс бас энэ чиглэлээр бид нар дэлхийд тэргүүлж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхээр бас тэргүүлэлээ үзүүлээд ингээд хийж байгаа зүйлүүд бас байна. Тэгэхээр бидний хувьд бол бид нар асуудлуудаа зөв зохион байгуулад ингээд одоо хийж байгаа юмудаа улам сайжруулад ингээд явчихад бол бидний өмнөх одоо ирээдүй бол гэрэлттэй сайхан л харагдаж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг баг нэнд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр Монгол орны, Монгол хүний эрүүл мэндийн одоо нэн тэргуунд тавьж байгаа чухал асуудлуудын нэг илгэний өвчлөлттэй холбоотой мэдээллийг бас тодорхой хэмжээний дэлгэрэнгүй байдлаар үзэгчид хүргэсэнд баярлалаа. Одоо оном сангийн үйл ажиллагаа надаа ялангуяа эрүүл илэг хөтөлбөр болж одоо өргөжөөсөө цаашдаа бас илүү их амжилтыг гаргаасаа Монгол хүнийг илгэний вирусгүй болгоосоо гэж танд бас хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. За тэгээ бидний нэг хэлэх туфтаа өгөөдгий. Монгол хүмүүс эрүүл их байх болтугай гэж. Тэгээд бидний өөрөө бол одоо илгэн халуун нутагта элэг бүтэн амьдарцгаая гэдэг. За тэгээд энэ үгээр та бүхэнд урьж ирсэнд бас баярлалаа. Тэгээд энэ нийгмийн өвчлөлийг бол бид нар бүгдөө нийлжээ шийднэ. Нийгмээрээ бид нар хамтраад ажиллах хэрэгтэй байна. За баярлалаа. Үзэгчдээ хариуцлагатай нийгмийн нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Эх 7 өдрийн дугаараар уулзлаа. Баяр та.